нутаг. Монголын ихээр тал нутаг гэж. Ерөнхийдөө дэлхийн газар зүйн шинжлэх ухаанд хянганы нуруу Манжуурын толгодоос эхлэн Европ дахь Альпийн их нурууны бэл хүртэл сунаж тогтсон бүслүүр нутгийг Евразийн тал хээр гэж нэрлэнэ. Энэ бүс нутагт өнөөгийн Оросын өмнөд Хятадын хойд хэсэг, Унгар, Украин, Казахстан хийгээд Монгол улсын бараг бүхий л нутгийг хамруулан авч үздэг юм аа. Амар мөрнөөс Эрчис, Амударья, Ижил, Днепр, Дунай мөрөн хүртэлх уудам нутаг багтана. Энэ бол хүн төрлөختний нүүдлийн соёл иргэншилийн язгуур голомтон нутаг байлаа. Нүд алдам ихээр талд адуу малан адгуулан амьдрагч нүүдэлчин ард түмэн өн нэртнээс өөрсдөө тохирсон төр улс хийгээд соёл түүхийг бүтээсээр ирсэн. Магадаа газар бол улсын үндэс хэмээн тунхагласан Нодоноос даруй 1500 жилийн өмнө эдүгээс 3500 жилийн дэртэ Умардын цагаан чон цагаан буган сүлдтэй улстай байлдсан тухай Эрдэнэ Нанхиадын содөр шестерт тэмдэглээстэй. Бидний түүх нэн эртний хийгээд ямар их өргөн газар нутгийн тухай өгүүлж байгаа нь буган хөшөөний тархацаас харагдана. Буган хөшөө гэдэг жухамдаан бидний түүхийн нэгэхэн хэсэг билээ. Эрдний төр улсын түүхийг гэржлэн өнөө хүртэл хөшөө дурсгалууд нь сүндэрлсээр. Ганц Монгол биш одоо хил залгаа Оросын нутаг. Одоо Саян Алтан бүс нутаг байна, Туваа, Орос Алтан, Үр Байгал, одоо Бурайдын нутаг тий. За Хятадын одоо баруун хойд хэсэг Шинжаан. За тэгээ Дундад Аз, Кыргызстан, Казахстаны буган хөшөөд цаашаа Уралын өмнөд хэсэгт бас буган хөшөө бий зөвхөн. Тэгээ Умард Кавказ, Украины нутаг цаашаа хамгийн баруун талдаа юу байгаа? Үрмийн Болгарт нэг шиг буган хөшөө байгаа. Тэгээ тэр хүртэл байгаа. Тэгэхээр энэ тал нутагт чинь ингээд нийтдээ одоо 6000 гаруй км ийм одоо өргөн уудам нутаг байна шүү дээ. Энэ хооронд тархсан ийм маш тал нутгийг хамарсан глобалны шинжтэй ийм үзэгдэл болсон тодорч байгаа. Ингээд нийтдээ бидний хийсэн баримтжуулалтаар бол 1650 гаруй буган хөшөө Евразийн тал нутагт байна. Тэрнээс 1350 нь Монголд байна. Яг 80% нь Монголд байгаа. Нүүдэлчдийн амьдрал Эрдэнэ өвөг дээдсийн амьдран байсан ерөнхий дүр зургаараа одоо ч хэвээрээ. Тэдний амьдралд тухайн цаг үеийн дагаад багахан өөрчлөлт орсон боловч амьдрах үндсэн хэв маяг, соёл, ёс уламжлал, эрхлэх аж ахуйн яг л тэр хэвээрээ. Үүнд шалтгаан бий. Учир нь тэдний оршин байгаа газар нутаг, байгаль цаг агаарын байдал нь ийм өөрчлөлт хийх боломжийг олгосонгүй. Тэд өөрчлөлт хийж чаддаггүй дургүй дайм биш, харин амьдран байгаа газар нутаг нь үүнийг үл зөвшөөрнө. Тиймээс л энэ өргөн их тал нутагт нүүдэлчдийн гэсэн тодотголтой соёл иргэншил ам бүх оршсоор байгаагийн учир нь энэ бүлгөө. Эрдэнэ бөгөөд язгуур хэвээрэн шүү. Ямар учраас тасралтгүй 3500 гаруй жилийн турш төр түүхэн оршсоор байгаагийн учир шалтгааныг энд өгүүлсөө. Яг энэ Сибирийн их ой болон тэр цэвдгийн бүсээс гарч ирсэн тэндээс ундран гарч ирж байгаа
их ус голууд Монгол нутаг дээр байж байгаа. Энэ голууд нь дандаа хөнлөн өрсөлдсөн. Хэрлэн оном туул. Тэгээ туулаасаа ээжлээд орхон, тамир, идэр, сэлэнг, иг гэдэг. Тэгээ цаашаа юу гэдэг цавхан, хөнгүй, тис. За цаашаага ховд гэдэг. Өөрөөр хэлэх юм бол Алтай нуруунаас Хянганы нуруу хүртэл энэ газар орон дээр 2000 км үргэлжилсэн хөнлөн ус байдаг. Энэ ус нь өөрөө юу болгодог вэ гэхээр ойт хээр хээрийн бүсийг үүсгэждэг. Энэ ойт хээр хээрийн бүс гэдэг бол нүүдэлчдийн хувьд амьдрал тэмцлийн үлгийн нутаг. Цаасан дээр бичсэн бичиг нүдтэй хүнд гэрж гэдэг. Өнөөгийн Монгол баяр наадам эхлэхдээ тулгар төр байгуулагдсаны 2230 жилийн гэд эхлэх нь үнэхээр багталтай. Ямар ч тач энэ тоо биднийг эртний соёл түүхтэй улс гэдгийг илтгэх нь багтай сайхан. Тэр цагт модон шаниу гэгч эрхэм монголчуудын оршин байхын үндсийг цөөхөн үгээр тун тодорхой өгүүлсэн. Газар бол улсын оршин тогтнох үндэс. Мэдээж энэ газар шороо хэмээх үгийн цаана тухайн орны хүн ам, алаж ухуй, соёл уламжлал, хэл яриа, гадаад дотоод улс төрийн бодлого, төрийн зохион байгуулалт нь шууд утгаараа багтана. Хаан ширээнд суусан шаниугаас эхлүүлээд орхон сэлэнгийн бэлчэрт мал сүргэн хариулан яваа малчин өвгөнч энэ үгэнд багтж байгаа хэрэг билээ. Тэр хүннүүгэн үед ч хэлж байгаа модон шаниу хийсэн мэт. Газар бол төрийн үндэс. Өөрөөр хэлэх юм бол энэ төр тогтох, төр оршин байх үндэс нь газар. Төрийн бүтэц, төр нийгмийн зохион байгуулах үндэс нь газар. Үүнийг бол модон шаниу хэлж байгаа. Өөрөөр хэлбэл хүннүүгээсээ эхлээд нүүлчтийн бүх эзэмшил хуваар газрууд тогтсон хуваартай байсан. Тэр хуваартай газрыг нутаг гэж хэлж байгаа. Нутаг нь ус болон бэлчээр дээр суурилсан байдаг. Энэ мал аж ахуйн үндсэн шаардлага дээр бас цаанаасаа нийцчихдэг. Ийм зүйл учраас бол нүүлчтийн хувьд нутаг гэдэг бол нутаг гэж яг нүүлчт юуг ойлгоод юуг хэлээд байна вэ гэхээр яг цаанаасаа хуваартай буюу эзэмшүүлж өгсөн эзэнтэй газрыг л нутаг гэж ойлгож байгаа. Ханан ширлэгтэн монголчууд нутаг усаан сүрхий шинжин салхи бараа, нүмер нөөлөг, өвс ногоо, ус булаг гэд тун нарийн. Энийн эцэст ханан ширлэн. Ханан нохой амар нь нийлүүлэлгүй босгосон болохоор хүнүүгийн төр хожим хойчин залгамжлан гарч ирсэн улс хөрнүүддээ үлгэр жишээ болох төр хийгээд улсын суурийг тавьж өгсөн. Нүүдэлчдийн сонгодог төр. Түүнийг залгамжлан гарч ирсэн сүмб шүржаанчууд энэ үн дээр л суурилсан. Их Монгол улсын төрч хүнүүгийн залгамж байлаа. Энэ нүдэнд үл харагдах залгамж чанар одоо бидний оршин байгаагийн гол утга учир болдог. Нүүдлийн мал аж ахуйд зөгцсөн тэр газар нутгийг сонгох нь тодорхой. Цагаагаар бол одоо хүн бүхэнтэй адилхан тогтсон нэг цаг үед бороо, нэг цагт бороо цас орно, нэг цагт одоо ургамал ургана дандаа сайхнараа байхгүй шүү дээ. Тэгэхээр зөв нэг жил гам бол, нэг жил зуд болно. Тэгэхээр нүвжил таарна. Тэгэхдээ нүүхтэй бол одоо тэр дараачихын нөөц нутгуудыг бүгдийг мэддэг. Тийшээгээ нь бол тийм баг одоо баг хөлийн малыг бол тийш нь нүүлгэн, их хөлийн малыг тийш нь нүүлгэн. Одоо ч гэсэн отрын нүүдэл гэж бас байгаа. Малынхаа хүчийг тарах хүчийг ахуулах нь бол нүүдэлтийн хамгийн том чухал зүйл. Тэгж төлсөө аавна, төл мал нариун улам болж одоо хүчтэй улс нь хүчтэй болно, тийм ээ. Тэгж хүн ард нөснө. Тэгж гадагшаа дотгоч 8 хийх 8 байлтаа их нь хүртэл мал аж ахуйтай салшгүй холбоотой. Мал аж ахуй нь бол газрын одоо гарцтай, уул устай гарцтай салшгүй холбоотой. Ийм газрууд бол Монгол бол цөөхөн байна. Энийн нэг нь яхахгүй орхны хөнд. Орхны хөндий. Эрднээс нааш Монгол төрийн голомт нутаг.
Хүннүүгээс эхлээд Түрэг, Уйгур аймаг улсуудын сохилох зүрх нь болж байсан газар орон. Орхны буурал хөндөд эртний хийгээд эдүгэгийн олон хот болгодын төр үлдэн хазарсан нь үүний баталгаа болдоо. Орхон гол гэдэг өөрөө Монголын төв нутаг болно. Харин Монголд төр үүсэн байгуулагдах болгонд энэ бүс нутаг руу яран нүдэг уламжлал тогтжээ. Хангаан нуруу бас өөрөө бол зарим хүмүүсийн тооцоогоор бол 30 орчим мянган одоо өвлжөө байх боломжтой. Бүс нутаг гэж үздэг. Ер нь бол энэгээр харсан ч гэсэн тухайн үед бол хангаан нурууг хэн эзэлсэн. Түүний шууд хүлээн зөвшөөрдөг гэж нүүдэлж байна. Ер нь хангаан нурууг эзэлчлээ гэдэг бол өвтгтэн одоо тухайн одоо тал нутаг одоо Монголын нутгийг бол бүрэн эзэлсэн гэж үзсэн байна. Малын идэх өвс ургамал нь элбэг дэлбэг атар сайхан нутагтай учраас нүүдэлчин малчид тийш нүүхэн амьдралын нөхцөл байдлаас шалтгаалгач төр улс байгуулагдангуу тал тийшээ яарахын учир нь юу вэ? Өөрөөр хэлэх юм бол Монгол нутаг дээр төрийг үүсгэхэд маш шалбарга. Энэ ойтгэр хээрийн бүсийн дагуу байлдан дагуулыг маш түргэн хугацаанд хийгээл төрийг байгуулждаг. Монгол нутаг дээрх бүх мал, бүх хүн ам, бүх байгалийн баялгийг хянахад бас амарх. Энэ нь орхонд төвлөл баруун тийшээ, зүүн тийшээ өөрийн дэд үтцийг байгуулаад Монгол нутгийг бүрэн хянж чадна. Ийм өгөгдөл нь байдаг учраас тэгвэл хүннүүгээс эхлээд өнөөг хүртэл энэ дээр ямар нэгэн байдлаар тусгаар төр, тусгаар улс оршин тогтнож байгаа. Бүс нутгийн төв, улсын төв гэдэг бол маш чухал юм а гэдэг бол ойлгосон. Баруун талд алтаа цуугаад бол зүүн талыг хянахад төвхтэй. За энэ чинь зүүн тал гэдэг нь зөвхөн одоо энэ буур нуур Монгол улсын тухай ярихгүй шүү дээ. Энэ цаашлаа хянган даваа хянганы цаатлын одоо одоогийн бол манжуурын талгад хүртэл тэр бүс нутаг тэнд байгаа нүүдэлчдийг эргэнэ мөрний орчмыг бүгдийг хянана гэсэн үг. Тэгэхээр чинь цаашаа одоо уршаад шандууны шар тал хүртэл наатлын цагаан харим хүртэл их нутгуудыг хянахын тулд алтайгаас хянах бол ямар ч боломж байхгүй. Холдно. Энийний цаана Монгол газар, Монгол нутаг өөрөө юу гэдэг нь жинхэнэ тэр бэлгээ хааны хэлсэн шиг Тэнгэрээс төр улсын хутаг үлзийг харьсан нутаг гэж хэлж болохоор харагдав. Хутаг гэдэг хувь зохиол буйны хувь хишиг буян гэсэн утгатай үг. Эртний Түрэг өнөөгийн Казах хэлэнд ч ийм л утгыг илэрхийлнэ. Хөшөө дурсгал гэрэлт хөшөөн дээр нь энэ үг сийлэстэй бий. Магадгүй модон шаны үе газар нутгаан улс үндэснийхэн оршин байх шалтгаан гэж тунхагласан бол Түргийн хаад эдүгэнийг төр оршин байхын үндэс хэмээн шууд зан нэрлжээ. Эдүгэний ойр орчин бол нүүдэлчдийн төрийн үндэс хэмээжээ. Бэлгээ хааны болон Күлтгэн жанжны хөшөөн дээр бол үүний тухай маш тодорхой бичдэг. Тухайлбал тэнд бол төрийн голомтыг Өтүкэн гэж хэлж байгаа. Өтүкэн гэдэг бол орхны хөндий хангаан нурууны ар бие орхон орчим гэсэн. Орхон туулын савыг хэлж байгаа. Итүүгэн бол жижигхэн нэг юм ганцхан толгой биш. Тагалаг хийдэг газар нь тухай тодорхойлж байгаа болохоос биш бүхэлдээ бол энэ чинь бүр том хангаан нурууны уулсын том нурууны систем шүү дээ. Өтүкэн гэдэг бол одоо тэр хөшөөнд бичснээр. Өтүкэн гэдэг бол Тэнгэрээс үлзий хутгийг соёлгосон нутгаа. Улсыг өтүүхэнд сууж захирах ёстой ажээ гэж тэнд бүр ингэж гайхаж тэмдэглэж байгаа. Хаан өтүүхэнд суугаад улсаан удирдах байгаа цагт улс иргэнд зовлон зүдэр учрахгүй. Гэх мэтээр маш оновчтой тодорхойлсон тодорхойлолтууд бол бэлгээ хааны хөшөөнд байж байгаа. Эртний Түргээс хойших Монгол нутагт төр улсаан байгуулсан уйгурчууд ч үүнээс гажсангүй. Гажих гэдэг ч боломжгүй зүйл. Учир нь тулгар байгуулсан төр нь цааш оршин тогтноё гэвэл шууд л орхны хөндийг бараатгаас өөр зам байсангүй. Хүссэн хүсээгүй Хүннүү, Сянби, Жужаан Түрэг аймагуудын явсан замаар дуугайл явхаас өөр аргагүй. Энд тэдний хүссэн
бэлчээр нутаг, худалдааны зам, бас эртний хүннүүгээс нааш ашиглаж байсан баялаг төмөрийн орд байлаа. Төмөр гэдэг өөрөө хүч чадлын нэгэн илэрхийлэл болдог хойно. Торгоны зам. Энэ бол зөвхөн бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхийн хэмжээний стратегийн ач холбогдолтой зам байлаа. Энийг хэн хянана тэр хүчрхэгжим баяжиж эрх мэдлийг шууд утгаар нь олж авч байлаа. Уйгурын эзэнт гүрний үеэс орхины хөндөд бол торгон зам бүрэн утгаараа Монголын төв дундуур дайрч ирсэн юм аа. Энэ үед бол 25 жил торгоны чанааны энэ зам бол ямар ч ажиллагааг бол зогссон юм. 28 жил. Японы нөгөө Киото хотын дараа орохоор том одоо хотуудыг барих болсон. Тэр стилэмжтэй тэр стилтэй. Тэгээд хот бол өөрөө бол одоо 40,000 км² тал байж ирсэн. Уртаашаа бол 60 км, өргөөшөө бол 15 км өргөнтэй одоогийн байдлаар хотуудыг байгуулсан, олон цайз хэрмүүдийг байгуулсан. За тэгээд дотор нь цэцэрлэг төрөлөг хааны ордон, за тэгээд шашин сүм хийдийн байгууламжуудыг за там болоод урд зүгийн одоо там болоо согдын стилээр бол уран барилгуудыг барьсан. Маш гайхамшигтай сүм хот гэрэлгээгээ цацарсан хот байсан тухай бол арабын одоо худалдаач төрөл бичиж үлдээсэн байгаа сурвалж дээр. За одоо ч гэсэн дүлдэж хоцорсон барилгын орд төрөөд нь бол тэнд ямар баян тансаг хот байсан бэ гэдгийг харж болно. Манай тооллын 10 дугаар зууны үед Евразийн ихээр талын зүүн үзүүрт хятан хэмээх үндэстэн бүрэлдэн тогтлоо. Амбеган хаан дотоод байдлан бэхжүүлмэгдсэн газар нутгаан өргөжүүлэх бодлого явуулж Монгол аймаг ханилгууд руу довтолж хэрлэн голоос урагш Алтайгаас зүүн тийш газар нутгийг эрхшээлдэн орууллаа. Тэдэж гисэн өөрийн улс хэлийн болоод худалдааны аюулгүй байдлан хангахын тулд бэхлэлд цайз хотуудыг хөндлөн босоо тэнхлэгийн дагууд нь босголоо. Үүнтэй бол одоо тэд нар чинь бол хожуу тав усаар дамжуулаад энэ шишагаар дамжуулаад энэ баруунтай худалдаа хийдэг жинхэнэ торгоны замыг дахиад амилуулсан боловч шишээ ус мандаж гарч Ленхо тэргүүтээ усууд мандаж гарч энэ замыг бол хаасан. 1040 онд бол 2 ч удаагийн том тулаан бол биений дийлэл өнгөрсөн. За тэгээд бол хэд хэдэн улсууд нийлж сүм устай нийлж хүртэл одоо байлдаанд татагдаад одоо тэнд бол яах аргагүй нөгөө илсэн байгалийн нөхцөл байдал нь хүнд тийм газар байлдаан хийхэд бол одоо ус хэцүүээс учраас бол дийлж чадлаггүйгээр тэгээд ямар ч аргагүйгээр дараагийн замыг сонгох шаардлагатай болсон. Энэ бол одоо бидний дөрвөн ярьсан уйгурын тэр худалдааны замыг сонгож байгаа. Энэ Алтаа даваад Монголын төв нутгаар орж ирдэг Хангаан нуруунд дундуур яваад тэгээд орхины хөндөд ирээд орхины хөндөд туул дээрээ туулаас уршаа энэ говьор гараад бор тохоогоор очиж нийлдэг тэр зам эртний зам тэр бол дөрвөн уйгурын мэдж байсан зам. Энийний чиглэл нь бол өөрчлөгдсөн байдаг. Яасан гэхээр тэгвэл одоо жинхэнэ одоо талын нутгийн дундуур яваад энэ Минингийн талын орчмоор урсж байгаа нөө хэрлэнгийг дагсан том замууд бол нэгдсэн. Энэтэй холбоотойгоор хожимын одоо Чингисийн далан гэж юм бол гарч ирж байгаа. Чингисийн далан бол баруунаас зүүн тийш 670 орчим, за зарим нь 700 км үүс. Энэ бол зөвхөн энэ тогтдоггүй Монголын төв нутгийн хүртэл дайраад энэ хойш Алтай хүртэлх тасралтгүй явдаг зам. Одоо судалгааны эргэлтэнд бид судалж байна. 2009 оны 9 дугаар сард археологийн малдлагаар олдсон чулууны хагархайн хар хоромын 1-р бичээсийн 6 дахь хэлтэрхий байлаа. Өмнө нь 19-р зууны сүүлээр Эрдэмтэн Радловын судалгааны анги 2 ширхэг 1926 онд Монголч Эрдэмтэн Попе бас 2 хэсгийг олж байсан. 2003 онд Монгол Германы хамтарсан археологи судалгааны баг шинээр 5 дахь бичээсийг олоод байсан юм. Ингэж эзэн богдо Чингис хааны нэгэн бичээсийг тайлан унших боломжтой болсон юм. Энэ бол Монгол төр оршин тогтнохын тулд энэ л бүс нутагт нийслэл хотон эртний өвгдийн буурин дээр дахин босгосон түүх байлаа. Одоо орхон голын сав дагуух газар нутаг зөвхөн нүүдэлчдийн их бус дэлхийн төрийн голомт болсон бэлээ. Урд нь энэ бичгийг олж нээж судлаагүй байхад бол Харорон хотыг Өгөөдө хааны үед байгуулсан гэж үзэж байсан юм. Энэ бичгийн гол агуулга нь бол Чингис хаан 1220 онд
Харуухан хотыг байгуулах тухай зарлиг гаргасан байгаа. Хоёрдугаарт Өгөөдөө хаан Гэгэн цагаан нэрт орд байгуулсан тухай. Гуравдугаарт Мөнх хаан тэр үед том сүм барьсан тухай мэдээнүүд байдаг. Эдгээр мэдээг бол бус сурвалжид байхгүй. Маш ховор одоо юм мэдээ. Мөн өөр одоо тэр гадаад дотоод харилцааны тухай зарим мэдээ байна Монголыг. Тэгэхээр энэ бичээс бол нэг талдаа хятад, нөгөө талдаа Монгол өчгтэй ийм бичээс түүнээс өмнө Чингис хааны төвлөн сууж байсан газар бол Сайр хэрлэн орчим. 1211 онд Алтан улсыг дайлаар яваад буцаж ирэхдээ Сайр хэрд тууж исэн. Түүнээс өмнө бас Сайр хэрд байсан. Гэхдээ 20 онд Орхон руу, Орхны хөндөв Дүүхэн нутаг руу их Монголын төрийн төвийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл өмнөх төрийн уламжлалыг дагсан хэрэг гэхээсээ илүүтэй энэ бол зайлшгүй шаардлага. Өөрөөр хэлбэл их Монгол улсын газар нутаг, хүн ам, хамрах цар хүрээ том болсон, их болсон гэсэн. Хянганы нуранаас Алтай нуруунд хүртэл их Монгол улсын нутаг нь. Алтай орчинд Боорчин, Алтай дэрлсэн баруун гар. Хянган орчинд Мухлаан удирдсан, Хянган дэрлсэн зүүн гар. Өөрөөр хэлбэл Монголын их Монгол улс болоод Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэр Алтай хангааг савлах болсон учраас төрийн төв газар нутгийн голомт руугаа гэх юм уу тэхий дунд руугаа орхон руу шилжих нь бол зайлшгүй шаардлага байсан. Энэ бол төр засаг захиргаа нийгмийн бүтэц зохион байгуулалтыг хамгийн оновчтой явуулахын тулд өөрөөр хэлбэл их Монгол улсын нийслэлийг хар хойронд байгуулсан, хар хойронд шилжүүлсэн гэж болно. Он цаг урсан өнгөрч улс гүрнүүд үүсэн буй болж мөхөн алга болсоор л байдаг. Нүүдэлчин гүрнүүдийн хувьд ч ялгаагүй. Орхны хөндөд нэгэн улс шинээр үүсэн тогтнохдоо өмнөх улсынхаа уламжлал дээр шууд буй болдог байжээ. Газар нутаг, бичиг соёл, эрхлэх аж ахуй, төр нийгмийн зохион байгуулалт нь өмнөхөөс онцгийн ялгагдах зүйлгүй. Дэлхийн газрын зургаас хээр тал хэмээн нэрлсэн өргөн газар нутгийг харан суугнаа нэгэн содон зүйл ирэхгүй ажиглагдана. Ялангуяа Монголын их хээр тал нутаг оршин байгаа Алтай хангай Хянганы улсын нутагт маш тод ажиглагдана. Энэ бол төрдиос нүүдэлчний төр үүсэн хөгжих, оршин тогтнох үндсэн зүйл болсон усны тархас юм. Сибирийн их тайг хийгээд өмнгийн говийн зааг завсар нутгаар урсах голууд нь ихэнхдээ хөндлөн тэнхлэгээр голдрлон тогтжээ. Энэ нь мал аж ахуй эрхлэх үндсэн нөхцөл болно. Басгүй өслөг ан агнуурыг энэ дэлхийн хангайн нуруу Монголын баруун болон төв хэсгээр орших уулсын бүс нутгийг хэлнэ. Хангайн нуруу нь Монгол улсын Ар хангай, Өвөр хангай, Баян хонгор, Завхан аймагуудын нутгийг хамрах бөгөөд 700 км сунан тогтносон нуруу билээ. Ноён оргил нь Оттон тэнгэр хайрхан. Эдүгэн хэмээн нэрлэх нь Эрдэнэ үедээ зөвхөн Оттон тэнгэр хайрханыг бас хангай нурууг бүхэлд нь ийхүү нэрлэж байжээ. Орхон, Сэлэнг, Идэр, Савхан, Тэс, Айдраг, Түй, Онг, Таац, Тамирын их урсгалт голууд эндээс л их авдаг. За энэ ойд хээрийн бүс маань ингэ хүнлэн бүс ингэж байгаа бол орхоноос хойшоо Сэлэнг гэж урсаад байгаль нуур баргужин төхөн хүртэл ойд хээрийн бүс. Орхоноос урагшаа Онг гэж урсаад говь руу тултлаа бас ойд хээрийн бүсийг үүсгдэг. Өөрөөр хэлэх юм бол орхон яг нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг энэ нүүдэлчин малчин монголчуудын аж ахуйд хамгийн тохиромжтой ойд хээрийн хөндлөн 2000 бүсийн яг дунд нь босоо ойд хээрийн бүсийн огтлцол дээр. Одоо ч хангай нуруу орхон ий хөндөй
Монголын эдийн засагт томоохон орон зай эзэлнэ. Энэ бол үнэхээр нүүдэлчний мал аж ахуй эрхлэх сонгодог заяагдмал нутаг билээ. Тиймээс л энд нүүдэлчин дор үүсдэг, оршдог, цаашдаж оршсоор байх нь зам билээ. Нэгэн үе манжийн вассал орон болсон гунигт түүх бидэнд бий. Олон учир шалтгааны улмаас нийслэл хот маань өнөөгийн оршин байгаа хүн чулууны хонхорт нүүн ирсэн. Энэ үед ч түшээ таныхны төрийн голомт нутаг байсан нь олон зүйлээр нотлогддог. Ямар ч цаг үед орхны хөндөө монголчуудын хувьд амин зуулгын хийгээд улс төрийн гол цөм болсоор ирсэн. Төрийн төв богдуулын ард туулын савд төвлөрч ирсэн явдал бол хожимын үйл бодол. Энэ бол Монгол төрийн гэдэг юм уу Монгол нутаг дээр байгаа төр тулсын бодлого үйл ажиллагаагаар төвлөрч үүссэн зүйл биш. Яг энэ их хүрээ үүсээд их хүрээ ингэж нүүж явж байгаа туул голын хөвөн дээр тогтоход бол Монголд бол манжин төр оршин тогтчихсон. Энэ манжин төрийн үед нэг хэрэгжсэн том үйл явдал нь юу гэхээр манж болон Оросын хооронд худалдааны том замууд нэгдээ цайнизм гэж нэрлэгддэг. Үйл ажиллагаа бол эрчимтэй явагдаж эхэлсэн. За үүнийг дагсан суурин газрууд бол Монголд бас үүссэн. Тэр нь бол энэ нийслэл хүрээ байсан. Тухайн үеийн их хүрээ буюу нийслэл хүрээ хожим нь Улаанбаатар хот болсон. За Хяагт хот байд юм уу, Хаалган хот байд юм. Эднэр бол яг энэ Хаант Орос болон Манж Жингүрний хооронд явж исэн тэр цайны замын худалдааны замыг дагаж үүсэж исэн суурин. Эртний буган хөшөө, Хөнөөгийн Лууд хот, Сянбин Булш бунхан, Жужааны үеийн хүйс толгойн бичээс орхны буурал хөндийг өсөл болцсон. Тург, Уйгур, Киданы үеийн хот болгоод хөшөө дурсгал өдгөөч энд хадгалагдсан судлагдсаар байгаа. Их Монгол улсын нийслэлийг энд байгуулсан эрхэм зарлиг энд л хадгалаастай байна. Бас Эрдэнэ зуугийн алтан ганжирч энд л гялалдсан хэвээр. Өнөөдөр Монгол бахархлын өдрөө. Өнөөгийн Монгол үндэстэн бид Алтай хянганы хооронд хангайн нуруунаа төвлөн сууж буян хишгийн одоо ч гэсэн хүрдсээр л суун. Үүнийг их найрагч маань Алтай хянганы завсарт Аттар баялаг орон аав ээжийн оршсон аштын заяасан нутаг алтан нарны туянд инхчин тогтсон орон мөнгөн сарны гэрэлд мөнгөчин гялалдсан газар. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон хэмээн батлан дархалжээ. Ер нь энэ байгалийн олон өнгийг хослолсон Алтайгаас Хянгаа хүртэлх хасар өргөн энэ Монгол нутаг бол бидний бахархал гэж хэлдэг тийм ээ. Соёл, түүх, юу гэдэм бэлчээрээ мал аж ахуй, бичиг үсэг гэдэг юм уу. Бидний одоо үндэсний бахархал гэж хэлдэг олон зүйлүүдийн үндсийн үндэс нь бол бидний энэ газар шороо их нутагт. Бид мөнх хөх тэнгэрээс хотог болгон заяасан энэлих хээр тал нутагтаа дуурал орхныхон усаар магнай юуган мялан амны цангаагаан тайлсаар ява азтай хувьтай ард түмэн. Энэ бол нүүдэлчин монголчууд бидэнд мөнх хөх тэнгэрээс оноож өгсөн хишиг буян билээ. Эдүгэн уландан Монгол төр байхад эдний улс мөнхөд орших ажаам.